За завхлан сайдаас эхлээ асууя. Монгол банк төрийн бодлогын үгээ 2% нэмчлээ. 2% нэмээд энэ яг хамгийн хүнд хэцүүг нь ард иргэд л үүрж шít. Одоо ингээд арилжааны банкуд, банк ус байгууллагууд төр аппликейшны зээл идэр чи бүгд хүүгээ нэмээд эхэлсэн. Зээлийн үгээ. Тэгээ энийг яаж харж байгаа? Сүүлийн 4 жил та сайд хийсэн. Яг энэ сангийн яамд одоо мэрэгжлийн болсон хүч ингээд Монгол улсын бүх сан хүмүүргийг хариуцаад ажилласан. Таны хийсэн одоо хөтөлбөрүүд ч гэсэн ерөөсөө тэрлүүж эхэлсэн. Хүнсний хувьсгал 2 их найт төгрөг гаргацсан. Цагаан алт хөтөлбөр 700 тэрбумыг гаргацсан. Шинэ хоршоо бараг 700 тэрбум болж байна. Ингээ 3.5 их найт чинь инфляцийг онилсон. Инфляци хамгийн өндөр өртөж байгаа эхний 22 төрлийн бараг онилсон. Тэг үр дүн нь одоо хаана вэ? Бодлогын үгээ нэмсэн ард иргэд дээр ачаал үүсгэцэл явж штэ. За энэ дээр нэг тодорхой хариулт авчмаар. За хоёрдугаарт нь хүнсэтэй очих яам. Их 2 сая сууж байна. Яг түрүүний хэлсэн 3 хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийг хэлээд өгөөч. Ийм их хэмжээ нь одоо манай хүнсэтэй очих өнгө үйлдвэрийн яам бол зүгээр юм халамжийн яам болцсон. Асар их мөнгө гаргаж идэг. Үр дүн байхгүй. Төр, хувийн хвшил, иргэд энэ 3 огтлцоон дээр бодлого хэрэгжиж байгаа хэвээр. Тэр бодлогын нь үр дүн байхгүй. Инфляц нь өсөд байдаг. Төгрөгийн ханш нь сулраад байдаг. Энэ дээр яг тодорхой нэг үр дүн хэлээд өгчүүл их зүгээр байгаа дээ. За Төв банк бодлогын шийдвэр өөрсдөө тайлбарлана үз. За ер нь энэ шийдвэрийг засгийн газар яаж харж байна гэж асуух шиг бол маш зөв гэж харж байгаа. Маш зөв гэж харж байгаа. Төв банкны бодлогын нэгдүгээр одоо асуудал нь бол энэ төгрөгийн худалдаа авах чадварын асуудал. Өөрөөр хэлбэл энэ суугаараа ард иргэдийн одоо өрхийн орлогын эдийн засгийн байдлыг нь хамгаалж байна гэсэн үг. Зээлийн хүү 3-4 дахь асуудлаа гэж үзжээ энэ удаа. Ер нь макро бүх үзүүлэлтүүдийг нэг дор бүгднийг эерэг барих одоо онлайн бол практик ямар ч боломж байдаггүй. За бид өрхийн орлогыг дэмжиж нэг цалин одоо бүх юм нэмлээ төсвүүдээс. За энийг дагаад одоо хэрэглээ нэмэгдэх. Хэрэглээ нь хаана очиж суух манайх дотоод үйлдвэрлэл бага учраас импортын дээр очиж суудаг. За энэ нь ханш нөлөөлдөг. Эргээд инфляцид нөлөөлдөг. Дээрээс нь олон улсын гадаад худалдааны байдлуудыг биднээс шалтгааллахгүй за импортлж авдаг. За тийм учраас энэ олон хөтөлбөрүүдийг одоо ерөнхийлөгчийн төвшинч төр засгийн газрын төвшинч төр санаачлаад бид бүрэн дэмжиж ажиллаад явж байгаа. За ийм зүйлүүд байгаа. За хөтөлбөрийн талаар 2 сайд тоон үзүүлэлтүүдээр нь илүү тодорхой хариулах баг. За тийм учраас одоо Төв банкны одоо мөнгөний бодлого хатуу төлөвтэй байгаад бол зөв гэж харж байгаа шүү. Харин тодорхой ямар хугацаанд хэрэгжих вэ гэдэг нь энэ олон хөтөлбөрүүд одоо үйлдвэрлэлээ бид яаж хамгаалах вэ, яаж сэргээх вэ, энэ олон том мега төслүүд маань одоо хэр хэмжээнд хурдан одоо эргэлтэнд орж өгөөж өгөх үү, энэ бүхнээс л одоо шалтгаална. За хөдөө аж ахуйн халамжийн яам гэж шүүмжлэлт хандж байна. Хөдөөгийн хөгжил нь өөрөө Монгол улсын гол бодлого байх хэрэгтэй. Хөдөөд хүн ажиллах, амьдрах, бизнес эрхлэх тэр таатаа нөхцөлийг бүрдүүлж ээж улс орны одоо гол сорилтлоод байгаа төвлөрлийг сааруулна. Хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Нүүдлийн соёл иргэншлээ хадгална. Ийм хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны гол бодлого хөдөөгийн хөгжил рүү чиглэж байгаа. Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд 1.2 их найт төгрөгийн зээл гарсан. 3146 аж ахуй нэгжид зээл очсон 39 шинэ үйлдвэр ашиглалтанд орж 350 шинэ төрлийн бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн бий болоод худалдаанд нийлүүлэгдээд байна. Та бүхэн худалдан авч байгаа хүнснийхээ бүтцийг хараарай. Хэдэн хувь нь Монгол улсад тарж ургуулж бий болсон байна вэ гэж. Хүнсний 8 голлох нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүн хангамж 2001 онд 54% байсан. 23 жилийн эцсийн байдлаар 74.5% хүрсэн. Энэ бол маш том амжилт. Монголчууд тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, бүтээдэг, улмаар хүнс экспортлдог болсон. Хөдөөж гаралтай түүхэдээ экспорт $1 тэрбум төхөж явна. 30 жилийн Монгол улсын үеийн засгийн газрын мөрөөдөл байсан махны экспорт амжилттай явж байна. Жилдээ 80-90 мянган тонн, 300-аас дээш сая долларын мах экспортлдог болсон. Хамгийн үнэтэй махны зах зээл Арабын орнууд, ойрхон орнтой орнууд, Төв Азийн орнууд, хоёр хөрштэй Зүүн Азийн орнуудад Монгол мах амжилттай борлож эхэлж байна. Энийн цаад үр дагавар нь ям салбар ажиллаа хийсэн гэсэн үг шүү дээ. 21-с 25 онд Монгол улсын хөгжүүлэлт 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд хүнс хөдөөчн салбарын ажлын үр дүнг 75.6% үнэлсэн. Сайн гэж үнэлсэн.
үр дүнтэй гэж үнэлж байгаа шүү. Очроод гişүнэ. Ноолорын асуудлыг хэлэхгүй болохгүй. Цаг уурын сая хүндх нэг айхтар үеийг даваад тууллаа. Одоо ноолуур бэлтгэл самналт эд үргэлжлэн. Цагаан алт хөтөлбөр бодлого зарлагдаад 1 сар болж байна. Үйлдвэрүүд бэлтгэлээ хангаж байна. Монгол улс түүхээ ноолоор гаргадаг гэсэн бол 100% угаадаг болсон. Одоо 100% самдаг болно. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл ажлын байр бий болно. Монгол улсын өрсөлдөх чадвар сайжирна. Бид ноолуураас жилдээ 404 сая доллар олдог байсан бол бид тэрбум доллар олдог ийм эдийн засгийн орлогын их усыг бүрдүүлэхин төлөө ажиллаж байгаа. Махны талаар хэллээ. Мах 100% экспортод чөлөөтэй гарч байгаа. Бэлтгэж нийлүүлж гэрээ хийж чадсан аж ахуй нэгж болгонд ямар нэгэн хязгаарлалт квотгүй махны экспортыг чөлөөтэй явуулж байгаа. Сая сар шинийн өмнө зохион байгуулалтад үн хөөрөгдөх, үн болгох, үнийг бий хөөрөгдөх зарим нэг илрэл гарсан тул техникийн зохицуултыг засгийн газар богино хугацаанд хийгээд 9,000 тонн махыг нийслэл хүн ам төвлөрсөн газар зориулж бэлтгээд экспорт одоо жигж яваа. Нэг том одоо өөрчлөлт гарсан. Малчдын мал арга ухаанд аж ахуй нэгжүүлээд өвлөнтөө сайхан боллоо. Нөгөө талаар энэ газар тариалангийн эрчимжүүлэлтийн үр дүнд 270,000 тонн тэжээлийн баазыг бид нар бэлтгэлээ. Дасралтгүй мал тэжээж байна. Өнөөдөр 4 сар гэхэд болж явахад мах бэлтгэл явагдаж байна. Хэзээ бид ийм байсан тийм биз? Одоо энийг улам үргэлжлүүлж жилийн дурш дасралтгүй мал бэлддэг экспортын гардаг чадварыг За инфляц өссөнтэй холбоотой дотоодын нэр төрлийн 12 бүтээгдэхүүн хамгийн үнэтэйгээр нөлөөлсөн эрчтэйгээр за тэрний гол 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 4.8% нь хоньны мах, ястаа махан бүтээгдэхүүн. За 2.3% нь гурил, тариа, гурилан бүтээгдэхүүн. За инхээр бид бол сүүлийн 3-4 жилийн хугацаанд энийг бодлогоор дэмжиж инфляцийг л бууруулах гэж байсан. Ингээ байгаа нүгөө. За би танаас бол асууж байгаа асуулт бол яа мэрэгжлэх байх хэвээр. Дандаа ингээ татас өгөөд яваад авах юм уу? Нэг бол бодлогоор хөгжүүлж байгаа салбараа бусад улсын орны жишээтэй адилхан гайлын татвар дээр нөнгөлдөг ийм бодлогын шийдвэрүүдийг гаргаж дэмжих юм уу? Зах зээлийн хамгаалдаг. Тэгэхгүй мөнгө өгөөлөө л чинь үр дүнд хүрэхгүй байх гэдэг нь харагдаж шүү дээ. дэлхийн нийтийн хамгийн тулгуур асуудал хүнсний хангамж болж хуурж байгаа. Хангамж хүртээмжтэй байдал. Дараа чанарын асуудал яригдаж байна. Бүх улс орн дотоод үйлдвэрлэж чадвараа нэмэгдүүлж байна. Монгол улс энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. Бид хүнсний нөөц, хүнсний чадвар тийм сайн биш байгаа. Ковидын сургамж. Ахаад 1 сар ковид хугацаа үргэлжлэхэд бид ард түмнээ картын бараанд оруулахаас аргагүй байдалтай байсан. Ийм яаралтай хүнсний нөөцийг бүрдүүлэхэд тулд мал аж ахуйн салбарыг, газар тариалангийн салбарыг, хөнгөн хүнсний салбарыг шийдэмгий дэмжих хэрэгтэй. Нэг том зүйл байгаа. Хувийн хвшилтэд мөнгө өгч байгаа. Сайд 5 тэрбумын хөрөнгө оруулалттай 99.5% нь хувийн хвшилт бодлогын дэмжлэг болж очиж байгаа. Хөнгөлтөө зээл хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрөө тэлэх, бизнес өргөжүүлэхэд зориулж байгаа. Үр дүн сайн гарч байна. Тэгэхээр энэ бодлогыг цаашдаа докторт авч явах ёстой. Тэгжээж бид энэ ирж уулзшгүй аюул занлыг сөрж гарна. За ойлголоо. Тэгээд мэдээж бодлого хэрэгжээд инфляц нөлөөлөөд Монгол төгрөгийн ханш үнцэнтэй байх болтгоо гэж одоо ерөөдөө. Нэг хоёр их юм бол ингээд хумсаа нуусан муур шиг баймааргүй шүү. Ингээ байнгын ороод дээр харахаар ингээд дандаа ингээд ардсан намын сайд нар руу дайрдаг. Асуулт асууя гэдэг. Энд чинь сүүлийн 4 жилийн ардын нам засаг барьж ирсэн үеэл ажлыг бид нар яриад байгаа шүү дээ. Ингээ 2024-с 28 онд хамтдаа зүтгээд улсын орноо хөгжүүлъя л гэж байгаа. Энэ нэг хүн дотоод оногж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний үн цэнийг өсгөхий $10,000 түргийл гэж байгаа. Эдийн засгаад хэлъя л гэж байгаа. Тэгжээд дандаа нэг улс төрчсөн байдлаар явах юм бол бид бас энэ чинь улс төрч чадна шүү. Өнөөдрийг хүртэл улс төрчөөг байгаа. Тэгэхээр ардын намын сайд нар их хурлын гишүүддээ бас хэлэх ёстой шүү. Бодлогын бүлэг дээр шийдвэрээ гаргаад хамтраа цаашаа явахгүй бол байнгын нэг дайруулсан. Тэгээд нэг юм хэлэхээр өөдөөс нь юм асуусан. Чин сүүлийн 4 жилийн ардын намд ангаараад засаг барьж ирсэн үе юм ярьж байгаа шүү дээ бид нар. Тэгээд тэрэн дээр анхаараарай гэж хэл. Гишүүдээ нэг ийм зүйл байна. Хүн амын маань 70% хот суурин газар суучлаа. Амьдралын хэвшил өөр. 30% нь хөдөө орногт ажиллаж. Мах гурил хямдхан байх хотын хүсэл санаа.
Нөгөө талаар нутаг орны эзэнтэй байлгах, тэнд мал маллах, тариа эрхлэх, орлоготой байлгах гол бодлого. Энэ тэнцвэрийг л бид зөв болж явах хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил байхгүй бол хотод төвлөрөл үүсэж байна. Ямар одоо асуудал үүсэж байгааг бид харж байгаа шүү дээ. Ийм хөдөө хөгжүүлэх энэ бодлого маань өөрөө цаана их нарийн учир шалтгаантай гэдгийг сайн ойлгомоор. Инфляц хамгийн гол нь махны хүрэлт зангалтай, гурилын хүрэлт зангалтай, өргөн нэрийн бараа хүнс нэмэгдэж байна. Нэмэлт үүсэж байна. Эрчим мууч, тоог, цагтгаан, цалин, хөлс олон зардал өсөж байгаа. Өндөр өсөж байгаатай харьцуулахад хөдөө аж ахуйн түүх суур бүтээгдэхүүний үн 1%, 2% өсөлт бол маш бага өсөлт байгаа шүү. Маш доктортой байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.